За сайн байна уу? Сайн байцгаана уу? За 81-ийг бодно. Хэдэн бодлого алгасцсан. Гэхдээ шалтгаантай нөгөө одоо шил энэ бодлоготой ерөөсөө ямар ч харьцуулахад айгу ялгаатай хүнд бодлого байгаа байхгүй. Тэгээд тэрийг энэ бодлогоноос төрүүлж оруулах нь ч жоохон нэгт хайшин тий гэж бодоод хоёрт болохоор ер нь тэр миний алгассан бодлогонуудыг хүмүүс хэд хэдийг алгаслаа 80 79 78 энийг ботцсон баг. Тэгээд энэ бодлогонуудыг хүмүүс сонирхож асуугаад энэ бодлогыг чи яаж бодох юм бэ? Инкүү тэкүү гэдээ ярилцаад коммент бичвэл би бодно. Тэрнээс хүмүүс миний одоо энэ оруулаад байгаа хэлбэрхэн бодлогонуудыг ядч ойлгоод одоо ер нь жоохон фидбэктэй явахгүй болвол гэж бодсон. Тэгээд нэгэд фидбэк байхгүй бол тийм хүнд бодлого нөх оруулах ч тийм утгагүй байх юм шиг санагдаад байна л да. Хүнд ч байх үү нэг тийм next level те. За тийм байна. Тэгээ 81-ээс л өргөжлүүлээд явъя да. За 2 way, two way гэдэг чинь юу вэ? За two way гэдэг чинь миний хаар бол хоёр чиглэлтэй л хичээл да тий. Яг way гэдгээр нь шууд өгчлээд орчуулчих юм бол буруу болох байх. Хоёр чиглэлтэй. Тэгээд бат сам гэдэг ч үгүй. Замын урт. Тэгээ замын нийлбэр. Замын нийлбэр тэгээ хоёр чиглэлтэй. Тэгээд за нэг хэсэг ойлгож. За одоо жишээл энэ би ч бодлого орчуулад идэг айгүйх цагаа үрдэм билээ шүү дээ. Хүмүүс ойлгочдөг байлгүй дээ. Энэ доошо юм уу баруун тишээ гэдэг хоёр чиглэлтэйгээр энэ өнцгөөс тэ top left энэ bottom right энэ эндээс энэ хөрөх тэ тэгээд хөрөх минимал энэ болох хэрэгтэй байхгүй хамгийн бага зам энэ. Тэгээд тэр зам нь энэ юм байна л да. Тоонуудаа нэмээ яваад байгаа шүү дээ. Тэгээ 24 27 гарах юм. За тэгээд манай энэ matrix 80 өрчг 80 хэмжээтэй matrix дээр минимал замыг олох гинэ. За энийг бодъё. За чиний чинь би шийдчихдэг те. Тэгээд за энэ гацх үү дээ. Оошгүй болж байна. За сая юу байсан бэ? Устгана. За энэ штэ. Өөх энэ юу вэ? Бэлэр юм бэ? За 80 гэдгийг бид нар мэдж байгаа юм чи тий. 80 гэдгийг мэдж байгаа юм чи. Айгу уншчих хаа. Дагаас уншчих. За энэний бодолт бол ер нь бол үлдээ. Нөгөө гурвалжинтай төстөлдөө. Ер нь л баг тэр л дээ. Triangle 17 мөлөө. Латиста.
60 хэд дээр өгдөг лөө. Нэг тийм бодлого өгдөг штэ. 67 дээр өгдөг лөө. Энэ штэ. Ингээ явдаг. Нэг бол батцсан штэ. Энтэй төстэй. Гэхдээ энэ чинь минимал энэ болох юм байна. Тэгэхээр яг санаа нь бол одоо энэ нүд рүү бол дээрээс нь ч очиж болно. Доороос нь ч очиж болно. Зүүн талаас нь ч очиж болно, дээрээс нь ч очиж болно шүү дээ. Тэгэл дүүрэх чинь л дээ. Тэгэл болчихно. Маа гэж дүүргээл маа гэл. Эхлээл энэ баг нэг дүүргээл, энийг дүүргээл, энийг дүүргээл ингээл явах юм байна л та. Гэхдээ энэ мангаруудын энэ дээдлүүдийг амир их тоо тавих юм байна те. 80 өсч 80 гэдэг чинь. За тэрэн дээр амир их бүр хитэн 1000 оронтой тоо тавьчихлаа те. Хитэн 1000 чашин 16 оронтой тоо тавьчих. За болох байлгүй. За эхлээд оролттой л авах нь асуудал байна л да. Манай энэ чинь наа яа те. Най. За энийг гэлзүүлнэ. Гэлзүүлэх нь чухал шүү дээ. Жохон хурдан бодно. Хурдан бод. Ингээд энэ бас нэг хөөрхөн achievement. Манай ганцхан зааснаар бол ингүүл айгу сайн гэдэг ба шүү дээ. За би 0-уудаа дүүрэх хэвээр. 0 нэг амир их тоогоор амир их тооч хэд байх вэ? За амир их тоон нэг ойролцоогоор хэд болчихоо. Гэхдээ хийдчихсэн яах вэ? За энэ ингээ болох байлгүй дээ. Ангисан ч яах вэ? За тэгээд юу гэхээр агийн бид нар юу энэ амир их тоогоор дүүрэх вэ гэхээр яг энэ дээдлийн мөр зүүн талын багнаа тэрүүгээр дүүрч гэд болчихно л да. За тэгэхээр дээдлийн мөр нь тгийн I тэг зүү P. Би юу копидчихэд байна. За тэгээд одоо I тэг гэл болчих واخ те. За ингээл болчихно. Одоо холгаач чи энэ чи 2 удаа авах юм шүү дээ. Тэгэхээр оролтоо аваад үлээ за би чи яах ёстой лээ оролтоо би 2 мессеж хэрэгтэй юм уу юу? Хэрэггүй ч юм уу? Энэ хоёрын минимумыг аваад энэ дээр тавих юм уу? Энэ хоёрын минимумыг авахар ч одоо амар их тоо тавих гэдэг шүү дээ. Тэг чи яаж бодох вэ? Нэг дээр үйлдэл хийхгүй юм байна л да. Ингээл. Зөвхөн нэг дээр л үйлдэл хийхгүй юм байна л да.
Тэр ч одоо байнга шалгаад иж болохгүй дээ. Тэгэхээр ингэчээ. Тэгчингүүтээ А-гийн 0-ийн 1-ийг ч юм уу те. Энийг тэг гэж. За ингэ болчих واخ. За одоо оролтоо авна. Сүлдээ бүр бичлэгээ бүр хэмээ санагдаад идэх болсон билээ. Тэгээд яаж ч өөртөө юм шиг санагдаад. Одоо би энэ бичлэг чинь миний за энэ чинь миний 79 80 subscriber нэрэмжит бичлэг шүү. За 80 subscriber-ийн нэрэмжит бичлэг шүү. За тэгээд тэнцүү за манай 80 subscriber-ийн нэрэмжит бодлого нэг юм л юм. Би яг 80-ын хэн дэснийг анзаарсангүй. Тэгээд надад харагддгүй юм билээ. Зарим харагддгүй юм билээ. Өөрөө чаналгүй хүмүүсийг харагддгүй юм билээ. Нэр нь. Бид нар ингэ штэ. Син агийн J гэж уншчаад хэрвээ Jane nice эрс баг байвал нэг тэмдэгт уншихад болчих юм шиг санагдаад байна. Юу лээ? Ингээ болчих хаа тий. That's үзэл. Ехүр. Ингээд нэг л сонио уншаад байгаа чинь. Энэ нэг зай маяч орсон байх шиг те. Би чинь гिचнэ. Дөрөв гэж уншицсан. Энэ яагаад вэ? Юу вэ? 5870 байна. Хамгийн сүүлийнх нь 7981. За уншсан л гэж үзье да. Энэ уншсан бах уу? За одоо яах вэ? Одоо бид зүгээр давтал явчих л да. Яг энэ давталтаараа. Яах вэ гэхээр бид ихтэй багнаар нь явна. Эхлээ энэ багныг дуусгах хэрэгтэй. Дараа нь энэ багныг дуусгах хэрэгтэй. Тэгээд энийг хийгээд өгцөн. Тэгэхээр бид нэр алхам тутамдаа энэ зүүнийг орлоо. J-ийн тэнцүүнийг үгүй энэ шүү дээ. Ийм шалгалт хийгээд энд ингээ үйлдэл хийгээд их юм бол энэ үйлдэл чинь амар их ядаргаатай болчихно.
Тэгэхээр зүгээр ингээ өгч. Тэгэхээр 0 дугаар мөрний нэгдэх нь энэ баггүй юу? Яг энэний уртлынх нь тэг байгаа гэсэн үг. Тэгээд дээдлийнх нь болохоор нөгөө амар их тоо байгаа гэсэн үг тийм. Дээдлийнх нь тоонууд бүгд тийм амар их тоонууд байгаа. Тэгээд эднэр бас бүгдээрээ амар их тоонууд байгаа гэсэн. Ганцхан энд нь байгаа нэгдүгээр баг нь тэг юу лээ? Энэ дээдл юм байна шүү дээ, тийм. Дээдлийн тэгдүгээр мөрний нэгдүгээр багны ганцхан энийг л би тэг болгоцсон. Бус нь бүгдээрээ амар тоонууд байгаа гэсэн. Эднэр нь бас ингээ босоо баг нь тэр чигээрээ амар их тоонууд байгаа. Тийм болохоор тэр тоонуудыг хязгаарч авахгүй. Авахгүй болох уу? Тэгэл явчихна гэсэн. За одоо болохоор бид нэг ингэ шүү дээ. Агийн ажээ тас багнаараа явж шүү дээ. Ингэчээ. Энэ хэрэггүй. Тэгээд өөрт дээр нь минимум энэ хоёрын минимумыг. Энэ гэдэг нь энэ нь болохоор дээдлийнх нь тоо гэсэн үг. Зүүн талынхын тоо нь болохоор энэ гэсэн үг. Энэ бодолт нь ингээл болчихдог санагдаж байна. Гэхдээ гайг баха. Ингээл харчдیں۔ Дөө. Энэ ч нэг хөөрхөн динамик програмчлалч юм шиг. Динамик програмчлал гэх үйлгүүдээ тийм нэг 32 13 7 42 за буруу гарч. Яагаад Пшкум. Зүг бистэй. Чтаа. Нэг олж авч болох болоо. За ингэж үз. Дөрөв дээр өөртөө оролтоо хийчихсэн. 1 5 2 6. За энэний хариу бол 1 5 12 гарч болно. Эсвэл 9 гарч. Тэгэхээр хариу нь 9 гэж гарах хэрэгтэй тий. Хариу нь 9 гэж гарах хэрэгтэй ш. Тэг гинэ. Зэнтэй. За хаана алтаад байна? Яна, ийм бодлогод ч тойлцсон юм шүү дээ. Загварсан юм. За энэ нэг л жижигхэн энэ юу 80 вэ? Энэ тий. Тэг би ч бас ингэх ёстой шүү дээ. 8 гэж гараад байгаа юм. 8 3 болчихно. 8 За яаж байна? Суг болж шүү. За 1 2 6 8
Эхлээнийх нь 1 байна. Дараагийнх нь энэ чинь 3 байх хэрэгтэй тий. Энэ чинь 3 байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь энэ араа. Вау, яаж нэ. Энд одоо ягаад тэнцүү P гэж яагаад тавьчихдаг юм бол манараа юм ярьж байгаа манарцсан баха бай. Тэгж л одоо орж ирээд байна да. Тэгсэн чи одоо бүр юу болчихоо. Ай. 42 73 37. За болчлоо. Бөө юм л болох юм. Одоо нэг ингэж юу яачингод жижигхэн код болчихж байгаа даа. Ер нь бол тэ айгуу жижиг мод яг уу тэ гайгүй энэ гайгүй бодлого. Тэгээ ийм бодлого багч одоо энэ 80 одоо юу вэ тий? Юу ч яриад байгаа. Энэ одоо юу вэ? Энэ минь бол одоо за нэг тухайн үед нь л одоо тэр 80 бодлогын өгүүлбэрийг уншиж байгаад хүмүүс сонирхож байл надад комент хийчихэрэг. Тийм бол би бодъё. Тэгвэл наач энэ миньтэй харьцуулшгүй ядаргаатай бодлого байхгүй юу? Ядаргаатай ч гэх юм уу? Хүнд ч гэх юм уу? Next level байхгүй. За 81-р бодлого. Тусваа. За би чи юм хэлье гэж бодож лөө. Ган зэрэг өгчтэй нэг лайв хийх план байгаа. Гэхдээ задах чинь зөвшөөрөх нь байх нь би өөртөө нэг уулзаад тэгээд өдөр нараа тохирч жагаад нэг лайв хийдэг юм билүү эсвэл ган зэрэг багшаар их зүгээр хичээл хийлгүүлээд би өөрөө бичлэг хийгээд асуулт асуугаад тэгээд самбар дээр ган зэрэг багш яриад тэрийг нь оруулж болж байна. Тийм нэг санаа бас байгаа. Гэхдээ тэр маань миний юуны юула миний чаналын энэ босод сэдвэр гэдэг рүү орох байх. Эсвэл би шинэ юм нэ. Багш нар гэж байгаа. Багш нар гэдэг плейлист үүсгэсэн ч яах. Тэгээ за тийм нэг план байгаа. За дуусъя. Тэг би 82 дээр нөгөө дахиад нэг ярих юм байсан. Тэрийг 82 дахь бодлогыг бодохдоо оруулнаа. За. Bye bye.